дээр ямар персортой. Ер нь бол энэ тохиролцоог заавал өөрчлөх хэрэгтэй л доо. Яг тэгэхээр мэдээч хэрэг одоо 10 гаруй жил болоход монголчууд одоо гадаад өр дээр л бичигдээд яваад байна шүү дээ. Тэгээд дээр нь баялаг нь үнэгүй уурсан. Энэ тэгэхээр тохиролцоо бол өөрчлөх одоо өтөр түргэн өөрчлөх хэрэгтэй. За энэ асуудлыг бол бүр 2013 оноос эхлээд энэ Ганбаатар гишүүн тэр үед гишүүн байсан шүү дээ. Нөгөө тэр үеэс ахуулаад ер нь бол гишүүний нэр дээр бид нар ч гэсэн маш их шаардсан л да. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ерөнхийлөгч улсын их хурл одоо ерөнхий сайд мэд ер нь үе үеийн бүхэл улсуудад шаардлага тавьдсан. Тэгэхээр зэрэг хэрвээ 2013 онд ч юм уу тэр тэгэл 2011 ч юм уу нөгөө ашиггүй гэдэг нь мэдэгдсэн үедээ л өөрчилсөн бол өнөөдөр энэ их өөр зээл нөгөө хүү байхгүй л байсан байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар өөрчлөхгүй бол жилийн дараа гэхэд дахиад нөгөө юм чи амар одоо их болцсон. Баахан баялаг гадшаа өнгөө алдчихсан юм л байгаа юм л да. Энийг бол сая хэлж байна улсын их хурлын энэ ажлын хэсэгч одоо ерөнхийдөө дүгнэлтээ гаргачихсан. За тэгэд гадаад дотоодын маш олон одоо судалгааны байгууллагын дүнгууд бас харуулдаг байгаа байхгүй юу. Эрдэмтэд ч гэсэн үгээ бол хэлсэн. Өөрөөр хэлбэл монголчууд ямар сони юм бэ? Баялагын эзэн гэдгийг мэддгүй юм уу гэж нэ. Өөрөөр хэлбэл алдаад байна шүү дээ. Сул алдаад байгаа мөртөө зүгээр яваад байгаа. Тий. Зүгээр яваад байгаа нь тийм их сонин. Эн чинь бол уг нь одоо зөвхөн бидний энэ үеийн монголчуудын одоо өмч баялаг биш. Ирээдүйн одоо бидний төрөөг байгаа улсуудын хэдэн жил Монгол улс үргэлжлэхийн газар нутгийн л асуудал шүү дээ. Тэгэхээр энд бол маш одоо шуурхай бөгөөд юм хуцтай хандгал хэрэгтэй гэж. Тэгэхээр өнөөдөр ингээ олон улсад хийгдсэн оюутлогоо төслийн нөхцөл байдал юм байна. Тэгвэл ураантай холбоотой